Улсын хурлын ээлжид сонгуул эх 6 дугаар сард болно. За сонгуулийн суухаар улс төрийн үйл амьдралж улам бүр итгэвч хандлагатай байна. Улс төрийн намын ёслууд өөр хоорондоо удаан хугацааны турш уралдаж хэрэгдэж байж зөвшөлтөд хүрсэн гэгдэх сонгуулийн тухай хуулийг он гарахаас хэдхэн хоногийн өмнө хам шухуу бадлаж олон түмдэг гэмтийн бэлэг барьсан улсын хурал түүнийг бэлдүүлж байгаа намын ёслууд эрхэм түшээдэж эх оны сонгуулиар хэрхэн яаж сонгуульд төлөвлөгөөг боловсруулад эхэлчихсэн гэхэд болно. Ганцхан хоногийн өмнө гэхэд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нэгэн цагт казино гэгдэж явсан Баттулга Улаанбаатарчуудын нэрийг барин байж нийслэлийн сонгуул явах тойрог нэмэгдүүлэх хүсэлтийг улсын хурлын даргад хүргүүлээд байгаамаа. Тэрээр улсын хурлын дарга тавьсан хүсэлтэд тайлбарлахдаа улсын хурлын сонгуулийн тойргийг аймаг нийслэл Сумдуургийн хүн амын тог харгалзан тогтоохоор заасан. Өдгөө Улаанбаатар хотод 1,314,500 оршин сууж байна. За энэ Монгол улсын нийт хүн амын 44% гэсэн үг. Гэтэл 2008-2012 оны улсын хурлын сонгуулийн тойрог байгуулж мандатаа хувахдаа нийслэлтийн сонгогчдын тоог үл харгалзан хуваарлаж ирсэн байдаг. За иймд 2016 оны улсын хурлын сонгуулийн тойрог байгуулж мандатын тоог тогтохдоо Монгол улсын иргэн бүрийн сонгох эрхийг хүндэтгэн анхаарч нийслэлд оногдох мандатын тоог 21 болгон хуваарлахыг нийслэлтийн нийт иргэдийн өмнөөс хүсэж байгаагаа илэрхийлсэн юм а. За бүгдээр мэдж байгаа нийслэлд 48 тойрог өөрөөр хэлбэл 76 тойргийн 48 тойрог нь бол тойрог бас шууд сонгогддог ийм мандат байгаа. Энэ 48 тойргийн 21 тойргийг бол нийслэл хуваарлаач. Үндс нь юу гэхээр өнөөдрийн байдлаар нийслэлийн статистикийн гаргасан мэдээлэлээр 2015 оны сүүлд нийслэл сая 314 мянган хүн нийслэлийн иргэн бол амьдарч байгаа. Энэ сая 314 мянган хүн бол Монгол улсын нийт хүн амын 44%-тэй тэнцэж байгаа. Тийм учраас энэ 48%-ийн 44% буюу 21 мандатыг нийслэлд олгож нийслэлээс сонгож ихийг хүссэн энэ малдан дотыг бол явуулсан юм а. За харин энэхүү асуудлаар зарим улс төрчид ч нэлээдгүй эсрэг байр суурьтайгаар илэрхийлсээр байгаа. За тэр ч бүхэл нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын улсын хурлын даргад гаргасан энэхүү хүсэлт нийслэлтийн иргэдийн бус ардчилсан намын хөдөө орон нутагт бус нийслэлд аль болох олон нэр дэвшигч томилж сонгуулийг бодлоодуулах ажлыг эхлүүлж байна. За ямар ч хамаагүй аргаар нийслэлээс улсын хурлд сонгогдох сонирхолтой олон гишүүд ардчилсан намд байгаа учраас энэхүү жүжиг тавьж байна гэж хардах нэгж байгаамаа. За түүнчлэн хөдөө орон нутагт нэр дэвшгээр зэхэж бас ч үгүй сандал суудал горилж суугаад зарим нэрхмүүд энэ асуудалд ихээхэн бухимдалтай хандж байгаа талаарх мэдээллүүд ч гарсаар байгаамаа.